За сайн байцгаана уу. Өнөөдрийн зочноор Очир Эрдэнэ улсын инхмээ хүчиг өрөөд төрсөн. Тэгээд сайн байна уу? Сайн байна уу? Сайн. Яг энэ Очир Эрдэнэ ус гэдэг үсээр үйлдвэрлэх гэсэн юм байна. Тий. За энэ их түүхтэй. За. Энэ түүхтэй ч яг ер нь хүн гэдэг нэг талаасаа бас хүн гэдэг чинь өөрөө үүрэг заяатай төрдөг гэдэг шүү дээ. Тэгэл тэрнийхээ дагуу төрсөн ус байлээ л дээ. Яг тэгэхээр энэ Очир энэ нэр их өөрөө их түүхтэй болцсон. Дээрээс нь энэ усыг судлахуулсан шалтгаан бол миний ээжийн нагц ах шагч гэж хүн байдаг байсан. Доктор нөгөө бүдүүн гэсэн дулаан уссан гэдэг. Нээлтсэн тэр шагч доктор ах маань миний багш байсан бас. Тэгээд энэ усыг электролизжүүлж тийм ээ нөгөө амьд ус, хүчлэг ус гэдгээр нь ялгаад тэгээ энэ усны одоо нөгөө эрүүл мэндийн одоо юг хүнд яаж үйлчилж байгааг судалсан анхны хүн байхгүй юу. Тэгээ манай аав өвчлөө судлаад манай аав бас шилжгааны хүн гэдэг шүү дээ. Хүүхдийн Батбач гэдэг. Тэгээд яг миний үе дээр ирээд зөвхөн судалжийн турших энийг ингээд үйлдвэрлэлт амлсан юм аа. Тэгээ энэ Очир Эрдэнэ ус. За ямар ч байсан алкалайн буюу шүлтлэг ус гэдэг юм гарсан. Тийм ээ энэ ионжуулсан ус гэсэн үг л дээ. За энэ алкалайн буюу ионжуулсан одоо гадуур алкалайн ус их байгаа мэдж байгаа тийм. Одоо Лимул апогийн алкалайн, Лейкос гэдэг дандаа алкалайн гэдэг ус гарсан шүү дээ. Энэ алкалайн усыг хийхэд хоёр аргаар хийдэг байхгүй. Нэгэн дээр нь болохоор бид манай монголчууд нөгөө хучиртай сүйтэй цайгаа чандаг гэдэг тийм. Хучиртай сүйтэй цайг яагаад чандаг байсан бэ гэхээр энэ чинь дахиад эрүүл мэнд. Монголчууд мах хийддэг. Мах өөр хүчлэг болохгүй. Дээрээс нь хүн хөгшрөх, хүн өвдөх энэ экологийн бохирдол хүний бие хүчлэг талаар явдаг. Тэр хүчлийн эсрэг хужир гэсэн үг байхгүй. За. Нөгөө баланс гэх юм. Яг тэнцвэржүүлжтэй тийм. Тэгээ хужраа хийгээд 108 удаа самардаг байсан. Тэр чинь хүчлэг шиг хөвтэй шиг юм байгаа байхгүй. За. Тий. Тэгэхээр дээрээс нь энэ бол манай монголчуудын уламжлалт зан заншил тийм. За тэгвэл манай монгол домч нар 13 дугаар зууны үед бичсэн тэр домчийн судар гэдгээс би харж байсан байхгүй. Усыг эренблэн гэж их мундаг ойлгохтой ижээ. Усын эренблэхтэй өвлийн цагаа урсаж буй уснаас аваад 7-оос 12 удаа хөлдөөж гисгээж гаргаснагаа эренблсэн ус гэжсэн байхгүй. Тэгэхээр тэр тоон хүчтэй 7-оос 12 гэдэг бол 7 гэдэг бол сарнаг ус буюу хүний биеийн яг цусны энэ pH-тай тохирдог. Хүний биеийн цус бол 7-оос 7.35 байх хэрэгтэй. Энэ бол хүчлэгч биш, шүтлэгч биш гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ 7-оос 12 хүртэл за 12 хүртэл ирмэлнэ гэхээр тэр нь эрүүл мэндийн чанар руу илүү 7:35-аас нэг 8 хүртэл явах юм бол энэ бол илүү жоохон шүтлэг чанар руу орж ирнэ. Гэхдээ тэр нь бол нэг ундны чанартай юунд хэрэглэхэд болно баггүй. Тэр энийг манай өвд эзэн мэддэг байсан. Тэгэхээр монголчуудын 3 зам зарлыг усыг эргэлдэх, хужиртай сүйтэй цай, дээрээс нь ядах нь өчтөрөгчийн нөгөө коктейл буюу самсан цай. Энэ гурыг нэгтгэсэн ус баггүй. Тэгэхээр энийг би чинэх олоод тогтоосон юм биш. Манай шагш доктор хүн чинэх яагаагүй анх энийг бол 1901 онд Польш эрдэмтэн анх нээсэн гэж байна. Тэгээ усыг электролизжүүлээд. За тэгээ энэ явсараа 60-аад онд Оросууд сэргээгээд дараа нь 80-аад онд Япончууд энийг одоо нөгөө юу гэдүүлээ нөгөө юу гэдүүлээ тэ нэг юм нэг Япон эрдэмтэн байгаа да. Тэр усны канген ус гэд нэрлээ тэ. Канген ус гэдгээр одоо дэлхийд гараад ирсэн тийм усны юм тэр хамгийн гол нь тэр нь электролизжүүлж гэдэг дээр л онцлог нь байгаа. За тэгвэл усыг түрүүн нөгөө шүтлэг бол хоёр арга гэсэн. Нэг нь химийн арга байхгүй. Бид нар монголчууд ч нэг усаар ширгээдэг шүү дээ. Ширгээс ус эми ахдаг гэж ярьдаг. За тэрэн дээр жоохон сод хийчих. Эсвэл хужир хийчих. Тэгэл тэр чинь шүтлэг ус байхгүй юу? Тэгэхээр энэ электролизжүүлж гэдэг нь яа гэхээр усны дотор ийм диод хийдэг байхгүй юу? Усыг нөгөө тогоор гүйлгэнэ гэсэн үг. Тэгэхээр нэг талд нь шүтлэг ус нь нөгөө талд нь хүчлэг ус нь гэдэг тогоор усыг H2O гэдэг томьёо OH гэдгээр салгаж байгаа гэсэн үг. Тэгэхээр OH-тай ус талын ингээс савлаад аваад энэ амьд болох ус гэсэн үг. H буюу тэр нөгөө нэг устөрөгчийн бүлэгтэй талыг нь хүчлэг ус гэдэг байгаа байхгүй юу? pH маш гэдэг. Тий. Тэгэнгүүт энэ усан дотор штэ маш олон ийм эрцүүд байх хэвээр ус өөрөө. За усыг энэ усны бас нэг онцлог нь болохоор
энэ усыг хийхдээ усандх эрдцүүдийн алга болгохгүй байхгүй юу? Би өөрөө технологич хүн л дээ. Шүтээсийн нөгөө техник ухааны докторант сурж байгаа юм шүү дээ. Тэгэхээр зүгээр энийг судлаагүй. Энийг чи хийх аргатай судалдаг буюу жишээ нь одоо усны өдрүүд байдаг шүү дээ. Гадуур савс ус зардаг гэдэг. Манай энэ нөгөө хим технологи хүрээлэнгээ усны эрдэмтэд бас ярьдаг байхгүй. Бити савс ус аваач. Тэр дотор чинь H2 оогоос өөр юу ч том юм байхгүй шүү дээ. Эрдцийн 0 болгочдөг үнэн. Одоо усыг удаан хадгалахын тулд усан дотор байгаа бүх эрдцийг 0 болгоод ганцхан H2 савлж байгаа шүү дээ. Тэгээд тэр эрдэмтдийн хэлээд байгаа юм баггүй. Ямар ч эрдэсгүй ус гэсэн. Жохон мөн чанартай одоо хүний төлөө гэдэг сэтгэлтэй бол эхлээд усын эрдэсгүй болоод дараа нь эрдэс нэмдэг байхгүй. Тэрийг эрдэс тус гэж нэрлэдэг байгаа. Тэгвэл энэ усыг хийх технологи нь ерөөсөө эрдэсийн 0 болгож болохгүй. Яагаад тэгэхээр усын одоо эрдэсгүй болгочих юм бол энэ хоёр ус салхаа болчихдог байхгүй. Алкалайн буюу шүлтлэг дандаа кальцийн ион энэ талтад ялгардаг гэсэн. Тэгэхээр кальцийн ионтой ус мэдээ сайн гэж таарч нөө кальц гэдэг утгаараа. Тэгвэл төмрийн ион ийшээ салсныг нь болохоор хүчлэг ус гэдэг байхгүй. Тэгэхээр яах нь энэ усыг эрдэстэй л танд байлгах хэрэгтэй гэсэн. Тэр утгаараа эрдэстэй ус. За энэ дээр бас бичсэн байгаа антиоксидант гэж бичиж байгаа. Энд чинь юу гэж анхлаар хотлох тайлбар. За та нар харж байгаа энэ ус ингээ харахад ингээ бүтэн ингээ юутай байгаа. Хий ороогүй байгаа тийм. Хий ороогүй буюу хэр зэрэг их бүтэн байна төдий чинээ антиоксидант буюу хүчтөрөгч ороогүй гэдгээрээ дөнгөж энэ усыг задлаад өглөө уухад хотлох тай. Нөгөө утааны хордлого, эрэлтэй янзын хордлого тийм. Би одоо нөгөө загсны морь усгүй гэдэг шиг усаа мартцсан байсан гэж очих юм өвлийн нутаг. Тэгээ усаа уусан чинь би нөгөө яг ийм усаа ингээ задлаад өглөө уухгүй юу? Тэгээ ус одоо өнгөрсөн өвлийг ярьж байна. Тэгсэн чинь пөөх би нэрээ ийм мэдрэмж нэрээ миний залуу наснд байлгүй гэж бодгоцсон шүү дээ. Тэгэхээр айгүй сайн хордлого тайлдаг байхгүй. Тэгэхээр өөрөлд хүчтөрчтэй тал нь энд байдаг гэж ойлгож байна. Тэгэхээр хүчтөрчгүй цус яаж хүрэмтж улаарч нөгөө хүрэмтж нөгөө бараантаж өтгөрдөг үлээ. Тэгвэл ус төгчөөр энэ хүчтөрчөөр баяжуулсан гэсэн байхгүй. Нөгөө самсан цайчид яваад байна шүү дээ. Гэх мэтлэнгээр энэ анти эйжинг гэж бичсэн ба энэ юу гэж байгаа юм гэхээр хөшөлтөй эсрэг залуужуулах гэсэн. Энэ ч одоо тэгээ баг шинжилтэй шахуу юм. Тий, цус шинжилнэ гэсэн. Яагаад тэгэхээр нөгөө цуснууд ингээд улаан эсүүд ингээд хоорондоо ер нь цус өтгөрнө гэдэг нь юу гэж байгаа гэхээр улаан эсүүд ингээд хоорондоо наалтчдаг байхгүй. Микроскоптоор харахад тэрийг ингээд харж байгаа юу гэж хэлдэг гэхээр шинжилгээний хэлгээрээ давхарсан мөнгөн зоосны багны шинжилгээ. Улаан эс маань ингээд яг нөгөө мөнгө зоос шиг ингээд нэг нэгээр автгаагаар явдаг байхгүй. Гэтэл нөгөө төд чинь ингээд наалцхтай чинь энэ тэнд очиж бүглэрчдэг байхгүй. Тэгээд цус өтгөрөлдөг. За тэгвэл цус өтгөрөлтийн эсрэг аспирин уугаад цус шингэрдэгүүд шинжилгээ баталсан шүү дээ. Тэгээ эм чи яах юм бэ гэхээр үгүй өөр юм байхгүй ч тэргээл уудаг байхгүй. Тэгвэл цус өтгөрөлтийн эсрэг угаасаа эрдэмтдийн бүтээл. Би эсрэг 1901 онд Пош эрдэмтэн гаргасан гэж тийм. Гэхдээ энийг Монгол домчдод мэддэг байсан байхгүй болно. Тэгээ ийм одоо эргэлсэн усаар цусаар шингэл залуужуулж байх хэвээр тэгээ өвдөхгүй байх хэвээр гэдэг нь айл үшээ манай монголчууд уламжлалт мэдлэг байсан баг. Харин энийг одоо нөгөө хөлдөөж гисгээд гэдэг чинь нөр аюу юу удаан. Тэгээ усны дэргэд очсон ингээд сууж хахад тэгээ энэ чинь технологи болгоцсон байгаа байхгүй. Тэгэхээр ийм болгоод ирсэн ийм бэлэн юм байгаа. Тэгэхээр алкалайн ус болгон электролизийн аргаар руу зүгээр ингээд дээрээс нь сод нэмсэн үг гэдгээр л байдаг. Электролизийн аргаар болсонгууд нь ийм илүү их ач холбогдолтой гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ингээд энэгээр одоо докторийн ажиллаа хийж байгаа эрүүл мэндэд сайн гэдэг юм. Тэгэхээр батлагдсан доктор усныхаа ажиллах эхний нэгдүгээр үе шатыг ярихад гурван ингээд гүрд ингээд харах нөгөө булган бэлтэж байгаа. Өстэй болгоостай. Албаар илгийн өөгчүүлээд илгэний энэ өөгч дүрслэл гэж байгаа шүү дээ. Одоо манай монголчууд юм биш үү? Энэ илгэний хадрын чинь саяхан болтол ВЦ вирус гэж хэлдэг байсан тийм. Одоо тэгсэн чинь халдварын бус гаралтай илгэний өөгөлт буюу үүнээс гаралтай халдвар өвчийг хэсчээд байгаа шүү дээ. Халдвар биш, өөрөөр ВЦ вирус биш гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг тийм юу үсгээд бид нар нөгөө өвчнийг зориуд үсгэж байгаа шүү дээ. Хулгунууд дээр тийм. Тэгээ нэг хулгунууд дээр нь энэ усыг уулгаад нөгөө хулгунууд дээр нь болохоор ион жус ус гэсэн үг тийм. Нөгөө хулгунууд дээр нь зүгээр карантин ус уулгаад нөгөө хулгунууд дээр нь кальцит болохгүй. Кальцит гэдэг ургамлын гангатай илгэний. Тэгэнгүүт
Кальцилаас илүү энэ юм илгэний өөхийг хайлуулж тийм ээ илгийг одоо нэг илгэний эдийн үйл ажиллагааг сайжруулаад тэр нөгөө манай монголчуудын ярих дуртай асаа далаад гэл нэг ярьдаг шүү дээ. Биохимийн шинжилгээ ингээ илгэний асаа далаад гэсчиж илэг мод яатсан байна гэдэг. Тэгээ тэрийг болгосон гэсэн үг. Тэгэхээр энэ бол эхний судалгааны үе шат маань амжилттай явагдсан. Одоо хоёрдугаар үе шат руу орох гэж байна. Тэр нь дааж манай Монголд нөгөө лабораторийн нөгөө нөхцөл болцоо болон бас тэгээд нөгөө Монголдо нэг нэлээд жоохон шинэлэг нэлэх гэдэг байгаа. Тэр нь юу гэж байгаа юм бэ гэхээр эсийн бүрхүүл гэж байдаг да. Тэр эсийн бүрхүүл дээр их сонирхолтой. Би бүр ингээд энийг ингээд судлах тусам манай дээр энэ уламжлалт мэдлэг ямар гүнзгий байсан буюу хэдийдсэн шинжилх ухаан байж гэж манай лавга доктор хэлдэг. Лавга доктор ч манай шүтээсийн мундаг багш шүү дээ. Хэдийдсэн шинжилх ухаан байж гэдэг л үнэхээр өдөр болгон үнэмшдэг. Тэрэн дээр юу гэж хэлдэг вэ гэхээр манай монголчуудын нөгөө очир эрдэнэ гэж хас гэсэн үг шүү дээ тий. Хоёрдугаарт нь нөгөө юу гэдэг те нөгөө нацагт орж таас гэлдэг л аюуг тэгсэн чи тэр эсийн хан болгон дээр аквапорин гэж уург байт юм байна. За тэр нь яадаг вэ гэхээр ямар үед тэр нь нэгдэж ус оруулаад байгаа юм. Их сонио. Ямар үед тэр нь ус оруулахгүй байгаа юм. Тэгээ ер нь эс хөгшрөн гэдэг бол ерөөсөө усгүй болоод үрчигээл хатахыг хэлж байгаа шүү дээ ерөөсөө. За тэр илгэний өөрчлөлт гэдэг өрөвсөлч яадаг юм гэхээр ерөөсөө илэг нь өөрөө өөхөндөө шахуулаад эс нь ингээд үрчигээд ингээд өрөвсөл болоод тэгээ сүлдээ илэг хатуурдаг байхгүй юу. Тэгвэл энэ чинь илгийг дэвтээж штт. Тэгээ монголчуудын хэл зүг айгүй антонтой байсан. Өөрөөр хэлбэл яагаад илэг дэвтэнэ гэж яриад байгаа. Бөөр дэвтэнэ гэж ярьдаг шүү дээ. Бөөр нь ирж илгээ дэвтлээ. Тий. Бөөр дэвтэнэ гэж ярих болоос илэг өөрөө модон махуудтай байхгүй. Би ч өөрөө уламжлалт авах нэмжлэлтэй. Тэгэхээр модон махуудтай эргэтэн дээр юу хэрэгтэй? Усал хэрэгтэй шүү дээ. Тийм учраас илгээ дэвтэхийн тулд Монгол домчнор 13 дугаар зууны үед юу гэж хэлжсэн гэхээр сайн ус уу, эренбэлсэн ус уу, усаа уурчхаад баруун тишээ харж хийдэг гэжсэн байхгүй юу? За. Илэг рүү харж хийдэгс илгээ дэвтэхийн тулд. Гэсэн чи би яг энэ зөвлөгөөг тэр Монгол домчин тэр судраас энийг уншааг байхад энэ жагтай 2007 онд хийсэн ус шүү дээ. Би тэгж өгдөг байсан. Би нөгөө антоморол бодож байгаа шүү дээ чинь энэ илэг рүү л очих хэрэгтэй гэл те. Илэг өөрөө цөс ялгаруулж байгаа цөс чи өөрөө хүчлэгийг дарахын тулд ингэж хэлдэг. Ер нь энэ хараа ус хотод нь тогтдгүй шүү дээ. Шууд цааш явчихдаг байхгүй. Тэгээд хотоодноос ороод илгээр дамжиж явах гэдэг шүү цөс рүү. Тэгэхээр тэрэн дээр л энэ ажиллах хэрэгтэй байхгүй. Тэрийг хамгийн сонирхолтой нь миний ингээд зөвлөжсэн зөвлөгөө дараа нь Монгол домчин судрын зөвлөгөөд тараад би аяйгуу баярлсан. Тэгээ нөгөө аквапорин гэдэг уургач нь тэр илгэний эс рүү ус орох уу үгүй шийдэд байна да. Тэр уургийн бүтцэн өөрөө яг нөгөө очир эртэн дөрөв хасан байхгүй. Тэгээ тэр уургууд ирчлээд ирэхлээр хаачдаг ирчлэхгүй болохоор хамт аягүй сайн. Тэгээ энэ би уургийг нөгөө илгэний эс дээр тогтоох тийм анхны нөгөө шинжилгээний аргыг хийх гэдэг юм л да. Тэгээ энэ уург гэхдээ шүү дээ арсанд ч байдаг, урхамалд ч байдаг, усыг нөгөө шингээх чадвартай. Ямар тохиолдолд тос оруулдгийг, ямар тохиолдолд ус оруулдгийг чи бас уурчтай юм билээ. Тэгэхээр манай монголчууд нэг хий шар бадгана гэдэг ойлголт эндээс гарч ирдэг байхгүй юу. Тэгэхээр энэ уламжлалт хамгаалах ухааны энэ ойлголтыг яг эсдэр нь би баталмаар байгаа. Тэгэхээр ингээд тэр уургийн судалгаа шинжилгээ бол одоо миний дараагийн доктор минь ажил энэ маань гадаад л хийгдэх гэдэг ах шиг байна. Тэгээ энийг баталчих юм бол илгэний өвчлөлийг бид нар эрт оншилно. Хүний арсны юуг оншилно. Бид нар ургамлыг оншилно. Тэгэхээр уурга дутагдаад байна шүү. Энэ уурга ангич гэдэг ингээд бид нөгөө бүр хавдруулаа, хатуурлуулаад ингэсэн хойно биш, илэг солиулах төвшөнд нь биш. Бид нар маш эрт энэ онцлогоо хийх юм бол эн чинь өөрөө маш нөгөө онцлогооны эмчилгээний урсан сэргийлэх. Тэгээд хамгийн гол нь би яагаад ус гэж байгаа гэхээр дандаа эмээр асуудлыг шийдэх гэдэг нь шүү дээ. Монголчууд маань урсан сэргийлэх гэж асар том юм байна шүү дээ. Тэгэхээр эн чинь өөрөө хямдхан шүү дээ ус тийм ээ. Тэгэхээр нөгөө эрүүл мэндийн мэдлэгтэй боловсралтай цусаа шингэлждэг, хордлогоо тайлцдаг байх юм бол үгүй амархан бидтэй энэ чинь. Тэгэл нөгөө өвдцэн хойноо, хавдар болцсон хойноо, хатуур болцсон хойноо ингэж явна гэдэг чинь нэг талаас харамсалтай байхгүй тий. Тэгэхээр энэ бол уламжлалт хамгаалах ухааны ерөөсөө мөн чанар байдаг. Тэгэхээр урьдчилан сэргийл сураа л гэсэн. Үйлдвэрлэлийн технологи ч өөрөө зохион бүтээсэн тий. Үгүй ээ энэ чинь би хэлсэн 1901 онд нөгөө Польш эрдэмтний технологи. Энийг гэхдээ хөгжүүлнэ гэж их чухал асуудал. За Канген гэдэг тэр нөгөө Японы эрдэмтэд болон энэ солонгосын эрдэмтэд болохоор нөгөө гэр ахуйн байдлаар хөгжүүлдэг. Өөрөөр нэг
үйлдвэрлэлийн байдал арай орж чадахгүй байх гэсэн үг байхгүй юу? Тэгээ ингээд гэр ахын гэдэг чинь нөгөө жохон ингээл өөрсдөө л хэрэглэн карантанд орчихдог байхгүй юу? Тэгэл гэж. За энэ дээр харин ёстой ажилласан да. Энэ дээр манай аав чинь бас их мундаг шинжилгээ бас нэг юутай хүн. Тэгэл аавтайгаа суулж хагаад яаж энийг тийм цагт олон литр гаргах вэ гэж те. Тэгээ ажилласаар байгаа технологи боловсруулаад хятад очиж аппарата захиалаад ингээд тэгээд үйлдвэрлэл шилжүүлсэндээ. За энэ бол ёстой харин ажилласан шүү. Энэ дээр бол яах аргагүй технологи хөгжүүлсэн гэж хэлээ да. Тэгээ да. Тийм. За өөрөө чинь Польшид ажиллаж байсан, Германд ажиллаж байсан. Тэгээ тэнд сайхан ажил хийчихс гинтхэн юу дуудаад Монгол руу орж ирээд энэ устдаа зарлаж байна. За тийм. Тэгээ би нэрээ энэ усан дээр ингээд шаг доктор ах маань явж байсан гэдэг. Очир эрдэнэ гэдэг энэ юун дээр нэг үг хэлэх юм мартчихжээ. Яагаад энэ усыг нэрлсэн гэж. Тэгээд ингээд ус өгөхгүй нөгөө Монголд ирчээд те. Яг л ингээд усаа үлдүүлэхэд бодож байгаа шүү дээ. Чи 2005 онд Монголд ирсэн л те. Тэгээд ингээд бодож исэн гинт очир эрдэнэ гэл ингээд ороод ирэхгүй юу. Тэгсэн чинь манай эмнэлэг өөрөө очир эмнэлэг гэдэг нэртэй байсан. Би нөгөө Сэнгийн эрдэнэ те нөгөө зохиолчийн өнгөрөхөөс өмнө эмчилж исэн эмчилтэй. Тэгээ манай байрных аахгүй одоо класс өчж байхдаа гэсэн. Тэгээд эрдэнэгаа өнгөрчгөө би нэг хойдлын ажлын юмд оролцож исэн байхгүй. Тэгээ нэг 2 хоногийн дараа эрдэнэгаа зүудэнд ороод ирлээ. Тэгсэн чинь эрдэнэгаа хэлж чинь нөгөө зохиолч нартай сууж байна. 3 зохиолч сууж байгаа. Шажинбатаа гэдэг юм. Бямбаал гэдэг чинь. Тэгээд очир эрдэнэ гэдэг очир гэдэг нэртэй энэ хүмүүс чинь мессенж дийлдгүй шүү. Гэхгүй юу? Тэр өгүүлбэрлээс. Тэгээд би бүр өндөөж босчирэнгүүтээ нөхрөөс асахгүй. Үүшээ Шажинбат гэж зохиолж байна. Бямбаасан эс зас мас гэж манай нөхөр чинь ингээд хэлж байгаа байхгүй. Байдаг штэ гэж. Тэгээд би очир гээл гэсэн чинь манай нөхөр нөгөө эмнэлэгтэй нэр олох гэж явжсэн. Тэгсэн чинь нөгөө чи эмнэлэгтэй очир гэдэг нэр өгчөө. Яг эрдэнэгаа чамд хэлж штэ. Тэгээд очир эмнэлэг байгууллагдлаа. Тэгээ байжсэн чи очир эдний амраас ус гараад ирлээ. Тэгэл эн чинь өөрөө л очир гэдэг үг чинь юм тийм өгсөн нэр байж штэ. Тэгээ би эрдэнэгаа их баярлж явдаг байхгүй юу. За ямар ч гэсэн миний ингээд зам мөр ингээд зааж өгчтэй. Халгаач үлдээ зүудэн чинь зааж өгсөн шүү. Тийм. Тэгээ явж исэн чинь дараа нь очирдны амт тусаа зохиолчод ингээд яг би чи шинжилгээ нараад явж байгаа шүү. Тэгсэн чи дараа нэг лам таарлаа. Айгүй нэг надтай бас манайхаар ч явж исэн нэг мундаг лам байхгүй. Тэгсэн чи ингэж байна. Чи яаж энэ усыг нэрийг өгсөн бэ гинэ. Тэгэхээр би үгүй яах тэгэл ингээл би ингээл ярихгүй гэсэн гэл тийхээ. Тэгэхээр за би ямар буруу юм хийсэн бол тоо гэсэн чинь нөгөө лам гэсэн шүү дээ. Чи яаж мэдсэн гинэ. Үгүй би юу мэдхийг гэсэн чинь дээр үеийн мундаг хүчтэй ламдар ингээ усыг ингээ тариндаал очир эрдний таст мэд бүтцтэй болгож исэн гинэ. Пөөх тийм үү пөөх би ч тэгвэл ста мундаг хийсэн байх буюу нөгөө түрүү хэлсэн ш нөгөө масора март гэж тэ тэр эрдэмтэн эренбэлсэн ус нөгөө зөв юунд орох дээр таст ордог шүү дээ тэ тэр чинь яг үнэн багхгүй тэр чинь дараа нь эмато масоро баталсан байж шүү дээ одоо тэр дээр үе ламдрын юг пөөх гэл тэгэл би чинь айгу баярлаад би ч өстой зөв юм бичиж энэ нэр чинь өстой ингээд өгсөн байна гэж явж исэн дараа домчин судал тарахгүй юу тэгсэн домчин судар дээр юу гэж ütсэн байдаг гэхээр эренбэлсэн усыг очир эрдний таст мэд бүтцтэй болгоно гэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө аль жиж талаасаа очир эрдэн мэдл таст бүтцтэй болох ёстой байсан зөв нэр нь орж ирсэн. Тэгээ энэ логоны хүчтэй нар очир эрдний таст бүтцтэй байгаа юм тийм. За энэ логогийн зохиолох гээд 2 сар би тухайн үеийн одоо мундаг график дизайнер бүх хүмүүс төр очлоо. Тэгсэн чинь манай хөргөн байдгийн. Ус ингээл тэрний толгой нөгөө онгод нөгөө орж ирнэ гэдэг чинь өнгөтэй хүмүүс чинь ингээ онгод нь орж ирэхэд уддсан бил. Би хилээд 2 сар болсон. Үйлдвэр нь байгуулагдсан заа лого байдаггүй. Ингээд үйлдвэрлэхээр юу ч авахгүй шүү дээ. Тэгсэн чинь манай би ингээд ийм хийсэн гэдэг нөгөө хөргөн дээр очиод харуулсан чинь гээ биш вэ нэг юм арч байгаа. Тэгээд суугаалсан чинь 20 минутын дотор лого гарчиж байгаа байхгүй. Тэгээ энэ бичиглэл энэ Монголын анхны нөгөө график дизайнер Бат хин гэдэг лээ нэг талигач болсон. Тэр хүн хийж өгсөн. Энэ нөгөө очир эдний ус гэдэг нараа нөгөө өөрөө энэ монголоор каллиграф шүү дээ тийм ийм юм хийж өгсөн. Тэгэхээр ингэж очир эдний амьд бас бүтчихсэн юм аа. Тэгээ Монголдоо ирээд нөгөө Польш ажиллаж байсан. Тэнд уламжлал анхны эмч хүний хэрэгцээ маш их байдаг. Одоо ч байж байгаа юм чинь. Одоо ч зөндөө хүмүүс байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл Монголдоо ирээд би тэнд байгаа хэрэгцээг хараад дараа нь Оросд байгаа хэрэгцээг хараад Оросд намайг үлдгээл одоо өндөр цалинд зөндөө юм авалж ирсэн. Тэгээ яа харахгүй гадаад байгаа монголчуудын бас нэг онцлог байдаг шүү.
гадаад удаан амьдрах тусмаа Монголоо санаж битгэрдэг байхгүй. Манай хүүхдүүд битгэрээд ерөөсөө л Монголд амьдрах гэж бид нар чинь бүр тэгээд ирчихсэн байхгүй. Тэгээд ирээд тэр үед би 2005 онд уламжлалт анх ухааны хэрэгцээ дэлхийд ийм их байгаа бол яагаад бид нар тэднийг Монголд авчирч болохгүй тийм үстэй. Тэгээ 2005 онд элбэгт орж ерөнхий сайдаг байхад Монголын байгаль цаг уурын давууш хүчин зүйлүүдийг ашиглаж экологи эрүүл мэндийн аяз жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр гэж өгч ирсэн. 2005 онд шүү дээ. Тэгээд тэр хөтөлбөр ч алуулсан. Тэгээд нэг яагаагүй. Гэхдээ тэр үеэс эхлээд манай Монголын байгаль орчны тогтоц геокологийн бүтцэн үнэхээр өөр юм байна. Яагаад Чингис хаан маань яагаад энэ нутгаас нүгээгүйг би эрх тусан болгондоо л ойлгож ирсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр манай Монголын салхи бол өөр ангаагч. Манай Монгол ус бол өөрөөр ашаан байхгүй юу. Тэгэхээр энэ бүтц маань энэ Монголын байгаль экологи маань яг л энэ онгоноороо дагшнараа байх юм бол бид нэр яг заавал ухаж биш байхгүй. Зүгээр л аялал жуулчлал болчих. Ер нь бол тэр түрүүний хэлсэн экологийн аялал жуулчлал тийм үү, эрүүлж аялал жуулчлал. Энд бол зах зээлийн багтаамж юм ямар байна? Гэхдээ ер нь бол ийм. Тэгээд эмнэлэг байгуулчаад нэг юу аялал жуулчлал үзэсгэлэнд орсон. Гэсэн чинь аялал жуулчлалын гаач. Гэхдээ эмнэлэг энд юу хийж байгаа юм гинэ. Тэгэхээр мэдэхгүй хүшээ аялал жуулчлал болгоны бишээ жуулчны кемп болгоны ажил Монгол уламжлалт массаж өгсөн шүү дээ. Барай засвар. Энэ гадныхын чинь хөөрхөн ядарч явж ирээд орой бариул л та. Монгол барай засал гэдэг бол үнэхээр гайхамшиг. Би Монгол барай заслын аягүй мундаг шинжлэх ухааны доктор багштай ч байсан, бас ардын багштай ч байсан. Тэгээд ер нь би Монгол барай заслыг нэлээд хөгжүүлдэг анхны барай заслын курсыг ажиллаж ирсэн шүү дээ. Бүр анхны шүү. Тэгээд арцны барай болон тэр Монголын тэр ер нь бүх үгүй нэлээд юм ажиллуулаад би бүр эмнэлгийн дунд мэрэгчлэнүүдээс бүр сонгож авч ирсэн байхгүй. Тэгээ яагаад энийг та нар жуулчлал кемпийн хажууд барьж болдгоо гэв. Тэгээ би тэр танай болгоны хажууд яг нөгөө барайцлын юм кабинет хийж байгуулж өгье, арга зүгээр нь хангая, хүнийг бэлтэж өгье гэдэг. Энэ үйлчлэгийг авсан одоо нэг 3 тэмээд гэдэг өмнө говьд идэв шүү дээ. Америкуудыг авдаг. Тэднийг авсан. Гэхдээ тэднийг одоо ч тэрийг ажиллуулж байгаа. Америкч жуулч тэрийг айгүй ам сайтай гэдэг. Би тэгээ тэрний анхны бүх юм хийж өгсөн байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл монголчууд бид нарт бол үнэхээр үнцэнтэй мэдлэгүүд байдаг чи одоо их сайн мэдж байгаа шүү дээ. Юу бид нар бол зүгээр л нөгөө хитээцэн шинжлэх ухаанаар дэлхийд гарах цаг ойрхон байна да. Тий. За яг хоо манай тэнгэр үзэлтэнгүүдээс бас төрөөчөөс ус төрлөө орж эхэлж байна. Ер нь тэнгэр үзэлтэн болсон Attila юу лээ? Орж нэг Attila Science-ээс ахлаа. Яагаад Attila Science-ыг сонирхоод одоо үгтэй энэ тэнгэр үзлэрийг ингээд шунанд дурлаа. Тэгээд дээр нэрдэмжлэгийн ажилтнаа хослуулах талаар ингээд ажиллаж байгаа. Юу энийг чинь сэтгэлээ чинь татав. Тэгээ хүн ингэт юм байлаа. Ер нь ингээд нэг яах гэж ирснээр дараа нь боддгийн билээ шүү хорвоод ир тэ. Тэгээд би багнасаа бодоол дараа нь бодсон чинь ер нь хүн ер нь яг өөрийнхөө хийх ёстой өөрийнхөө төлөө явах нь өөрөө хүнд айгүй хайпи бөгөөд нэг амьдралдаа сэтгэл хангалуун байт юм бэ. Тэгэхээр би ерөөсөө хүнд туслах ёстой, дэмжих ёстой буюу нэг талаасаа эмч гэдэг мэргэжлийг бурхан хүн туслаач гэж гаргасан байдаг юм байна шүү дээ. Одоо тийм гэж ярьдгийн юм байлээ. Дэлхийд даяар ярьдаг зүгээр тийм юу шүү. Тэгэхээр тийм мэргэжлийг эзэмсэн байгаа нэгдүгээр. Хоёрдугаар манай ээж аваар хүүхдийн эмч нар байхгүй. Тэгээд хүүхдийн эмч гэдэг яад болсон. Тэгээ манай ээж аваар хүүхдийн юм гоё гэж надад ингэ хүүхдийн эмчлийн ангид оруулахгүй. Тэгсэн чинь нэг хүүхдийг эмчлэх гэдэг нь 5 эмэгтэй хүн эмчилсэндээ тэнцдэг гинэ. 1 эмэгтэй хүнийг эмчлэх нь 5 эрэгтэй хүн эмчилсэндээ тэнцдэг гэж байна. Тэгэхээр нэг хүүхдийг эмчлэх гэдэг нь 25 эрэгтэй эмчилсэндээ тэнцдэг. Хүүхдийн эмч мэргэжил бол дэлхийд хамгийн үнэтэй эмч гэж байгаа шүү дээ. Боёнараа тэнцсэн юм ер нь. Бүр мэцлийн эмчнэр ч юу байхгүй юу? Цалин авдаг цалингаа. Тэгэхээр ер нь хүүхдийн гэсэн тодтолтой баг сургуулийн багш нар нөө сургуулийн өмнөх боловсролын багш нар ч юм уу те ер нь хүүхдийн гэсэн бол үнэтэй байдаг нь учиртай юм билээ. Тий, тэгээ дэмч домч нар маань цалин сайтай авах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд хүүхдийн эмч мэргэжил аваад эзэмшээд гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө Монголд ажиллаж энтраа ингээ явж байна л да. Тэгээд өөрөөр хэлбэл гол асуулт маань юу байсан бэлээ? Яг тэнгэр зүлтэн байна. Тий. Тэгээд нөгөө олон версээр бүр ярьчлаа. Тэгээд яг ингээд судлаа явуулсан. За пошт ингээд олон Оросд ажиллаж байгаа. Тэнд чинь ингээд суд зорилттой суд. Манай суд зорилт чинь аюу мундаг штэ.
Ер нь судас барилтаараа төв монголчууд үлдсэн байна гэж байгаа шүү. Энэ нь дорн дахны ангаах ухаан байхгүй юу? Тэгэхэд ер нь бол энэ солонгосууд нам ер нь дорн дахныхан бүгдээрээ марцсан. Тэгээ ингээд суцаа хараад явжсэн нэг ингээд бэн чинь мэдрээл барина шүү дээ. Гэхдээ сүлд суцагч ойлгохтой байдгийг. Ер нь суц барихад эхнэрийн суцаар нөхрийг шинж, нөхрийн суцаар айл гэрийг шинждэг. За ингээд суцаа бариад явжсэн чи тэнд ингээд бүр арай дэндүү их мэдээд байна. Тэгэл одоо эхнэрийн барьж ясна танаа нөхөр хөлөндөө онцлуулж чиг ихт мэдээж байгаа шиг танаа тэр тэгсэн байна бүр арай дэндүү. Тэгээс үлдээ би гадаад явхлаар баг маарвш болчдөг шин. Нөгөө чинь шүд чинь. Тэгсэн нэг орсыг барьж ясна чи тэгчөө. Та миний нэг л юм хэлсэнгүү гинэ. Тэгсэн чи би ууртай гинэ үү? Үгүй би тэрийг мэдэх байсан гэлөө. Үгүй би ямар би тэгээд нөгөө би шилхуанч хүн шүү. Эн чинь ямар нэг ид шиг биш шүү гэж хэлдэг байхгүй. Тэгсэн чи ингээд сууц бариад хамаагийн юм ярихлаар нөгөө чи ид шиг гэж ойлгочтой. Тэгээд нөгөө бид нар чинь нөгөө хойно тэр гадаад ажиллаж байхдаа хүнээсээ ингээд те яг юу вэ? Бид нар тусал хийх хэрэггүй, юм үг хэрэггүй шүү дээ. Тэгшин тэгэх юм бол нөгөө эмчнэрс нь ялгааг болчдөг байхгүй. Тэгэхээр ингээд нэг л тийм нэг юм ижигтэй юм шиг л байдаг байхгүй. Нөгөө ид чинь амар хүндэтгэлтэй хандна л та. Тэгэл ингээд юм яриад тахлаа бүр шүд чинь шүдэнгүүтээ таны багшууд шав болдгийг гэлдэгдэг байхгүй. Тэгээ би нэг гайхаад энэ одоо яагаад би ингээд мэдээд байгаа юм бол та гэдэг нэг халимт тахтаа нэг ламаас асуулаа. Тэгсэн тэр лам хэлж ин л да. Уу яг мэрэгчлээ ингээд чин сэтгэлээс хандахаар бурхан шаштрална гэсэн үү, шадрална гэсэн нэг юм болд юм аа гэж. Тэгэл ногоон цагаан дарих болж байгаа маа л гэж. Тэгсэн тэр хариулт надад их хангалтгүй байлаа. Тэгээ Монголд ирэл ингээд яагаад ингэ тийм бол тэгэл бас судс барьдгаараа барайл. Гэхдээ би Монголд ирэхээр илүү их эмч рүүгээ эмч байдал руу ордог. Нэг олон юм ярьдаг байхгүй судс барихтаа. Яг бол өндөө бас юмнууд орж ирдэг. Тэрийг ярихаар нөгөө хүн чинь би надыг ламчгүй юм чи үг нөгөө монголчууд ч байгаа шүү дээ. Тэгээ би дуугал байдаг байхгүй. Тэгээд би Монголд ирээд энэ хариултаа хайжсэн чинь нэг хүн надад домчин судар гэдэг нэр ном бэлгэлэхгүй юу. Тэгээ үзчихсэн тэндээс би яг өөрийгөө бүрэн хариултыг авсан. Тэгэхээр хүн ер нь энэ онгодууд гэдэг чинь ерөөсөө мэдлэгийн их асар их том ай сав байгаа юм билээ шүү дээ. Тэр их ай саваас 3 янзаар шүлдэж явдаг юм тийм. Тэрний нэгдүгээрх нь болохоор одоо нөгөө уран бүтээлч. Нөгөө бүгдээр л ярьж онгод ороод бичсэн гэж. Би түрүүсээс энэ 20 минутын зохиосон гэдэг шиг тийм. Тэгэл хөгжмөө бичин зохиолоо бичин тийм үү. За хоёрдугаар төрлийн улсууд нь болохоор улаачийн бие дээр бууж өөр онгодод өөрөө бууж ирж үгээ хэлдэг тийм үү. Гуравдугаарх нь болохоор судалсан энэ одоо нөгөө эзэмшүү мэрэгчлээ судлаа л эдгээр судлаач нар тийм яг нөгөө Менделеевийн 108 элементийг зүйдэн харсан. Нөгөө Исаак Ньютон ингээд нөгөө алим унж ирэхэд нөгөө томьёо зохиосон. Дараас нь нөгөө хэм блэ Эврика гэдэг нөгөө босоод яадаг ч үлээ нөгөө Марс хуулийг нээсэн тийм. Гэх мэтлэнгээр ингээд нэг талаасаа эрдэмтдийн юунууд ч ингээд бас ингээд онготон бууж ирт нөгөө яг энэ юм хийгээд нөгөөх энэ үр дүнмийн нөгөө гэдэг юм байл л та. Тийм замаар буюу судалж шинжилсээр хагаад нөгөө онгодуудаас ай их саваас мэдлэг авдаг. Тийм юм байдаг юм гэдэг олж мэдэхгүй. Тэгээд за би 3 дахь төрлийн үе юм байна гэж мэдээд тэгээд хамгийн сонирхолтой тэр домчин судар дээр одоогийн орчин үеийн ангаах ухааны бүх юмнууд байна. Тэр булчингийн эс ямар байдгийг, зүрхний эс ямар байдгийг бүр тэр үеийн тэр мэдлэг бүр гайхамшигтай. Бас дээрээс нь одоогийн орчин үеийн ангаах ухаан, генетикийн шинжилгээ ухаан ч юм уу бүр мэдээгүй юмнууд байна. Тийм одоо тэр лөө судалж авч чадвал Нобелийн шагнал. Яг Нобелийн шагнал нээлт болмоо. Тий. Тэгээ би бүр шагнараа би бэлдээд эхэлчихсэн байхгүй. За чи генетикийн шинжилгээ ухаанаар одоо Нобель авах шүү тий. Яг л тэр би генетикийн багштай ярьжсэн. Багшаа энд нэг юм байна да. Яг тэр спираль чинь ингээд эргэлдээд байгаа шүү. Яг салаа ивчдэггүй. Тийм байгаа даа. Тэгээ манай багш тийжсэн. Харин тийм ингээд би генетикийн багштай их ойр гэдгийг ангаар төгссөн. Тэгээд битээр дандаа генетикийг монгол хүний генетикийн онцлог гэж юу юм генийг тэр код гэж юу геном гэж юу гэдэг битээр ярьдаг байхгүй. Тэгээ ярьжсэн чи тэрэн дээр хариулт байна. Тэгсэн чинь судар дээр хариулт нээж байгаа байхгүй. Тэгээ би багш хэлэхгүй ийм юм биш гэсэн. Тийм бэ тэр чинь байсан биз дээ. Тэгээ битээр ингээд айгүй их ярьдаг байхгүй. Тэгээд би бүрсэн үнэхээр гайхамшиг. Тэгээ би монголчууд бол үнэхээр хэтийцсэн шинэ ухааны мэдлэгтэй иржээ гэж би хамгийн сонирхолтой тэнд нөгөө малын нөгөө соёл сүү цагаан эдэний соёл тэр махны соёл би соёл гэж хэлэх дуртай. Эндгээрээ монголчууд бол бүр зүгээр дэлхийд гайхамшиг. Саяхан болтол үнэний сүүнээс 1 литр үнэний сүүж кальцийн хэрэгцээг хангах дэлхийн хөлбөмбөд байгуулах хэлжсэн. Одоо яасан?
Тэгээд дараа нь үгүй 1 литр тарга юм байна гэж хэлжсэн. Одоо ямааны сүү дээр явж шин. Өө ямааны сүүч гайхамшиг юм байна. Тэгсэн чинь манай монголчууд юу лээ? Нөгөө ихийн хөхний сүг болохоор юу гэдэг вэ? Гараад ямаагаас аваад сүг өгчдөг. Цагаан ямааны сүг гэдэг чинь бас тал тал. Тэгэхээр нөгөө хүүний сам ямааны сүг манай шинжилгээ одоо манай эрдэмтэд зөндөө судалсан байна шүү дээ. Хөдөө аж ахуйн сургуулийн эрдэмтэд манай ангаан хайхын шүтээсийн эрдэмтэд. Тэгэхээр энэ соёл уламжлалт мэдлэгээр үнэхээр гайхамшиг байна. Тэгэл өөрөө ирэхгүй биширж байгаа юм да. Тий. Тэгэд яг хоо ер нь бол хэдүүлээ ингэж ойлголцоо сонирхолтой шийдэл гаргасан сайхан те. Хүн намаас их хурл төвшиж байгаа багнаа болоо гэдэг. Тий. Баяр хүргэе юу юм. За баярлалаа. Тэгэд ер нь ямар боломж харагдах нь одоо надад ч нэг хөрөнгө мөнгө том сүлжээтэй болсод эсрэг ингэж авах шаардлага байсан нь. Нэг талаас хүч тэнцвэргүй тулаан мэдж байгаа тийм. Нөгөө талаас энэ босох өндөр хэцүү. Гэхдээ би одоо нэг талаас ард хэдтэй буюу одоо би бас нэг талаас бөө улаач нарт үнэхээр би баярлж явдаг шүү. Яг бол энэ өдийг хүртэл Монголын ард түмнийг сэргийх гэж ямар их бие золио цаг одоо би тийм ээ тэгээд ухамсарт амьдралаа золиолоо ш зарим нь эрүүл мэндээрээ ч хомшиж байна. Тэгэхээр энэ их сэрэг гэж энэ хийсэн ажил үйлсийн одоо энэ платформ үүсчихдээ шүү дээ. Тэгэхээр одоо би дараагийн үе шат руу орж ийн гэж боддог байхгүй. Монголоос сэрэг цагийн чинь тийм. Тэгээ алтан дээгүүрний аялал гэж асар том төрийг урлах менежментийн сургач биш шүү дээ тийм. Тэгэхээр менежмент гэдэг чинь өдөртгөө ухаан шүү дээ. Тэгээд тэр Attila Science гэдэг би түрүү яагаад энийг нэрлсэн гэхээр би нөгөө шинжилгээнд энэ нөгөө төрийн удирдлагын хэмжээнд сурсан л да. Тэгэл менежментийн хичээлд орж исэн ч юу гэсэн гэж Америкууд бидрээс илүү судалсан юм билээ. Attila хааны 10 зарчим гэдээ гаргаж заадаг шүү дээ. Пөөх би ч ингээд нураад үзсэн. Пэж гэдэг хүн үү те. Тэгээ би тэрнээс хойш Европ руу явахдаа яасан бэ гэхээр Attila хааны судлаач болсон. Attila хааны мөрөөр явбал Attila судлаач болчихгүй. Тэгээд тэр Будапешт гэдэг хот байна да. Тэр чинь Будапешт чинь Хунгари буюу хүнүүчүүд гэдэг байгаа шүү дээ. Тэгэнгүүт чи хүн гүрний те. Будда гэдэг чинь Attila хааны дүү байсан юм билээ. Пешта гэдэг гол. Тэгээ Будда гэдэг тэгээ уулаа нэрлээд тэнд чинь тэр эртний Ромын үеийн саунд тэр юу ч юм байж шүү дээ. Одоо нөгөө усан заслах. Тэр нь устаа би чи их гүн гүнзгий олбогдсон шүү дээ. Тэгээ Монголдоо ирээд анхны спа гэдэг хийж ялаа шүү дээ. Анхны wellness, анхны relax гэдэг үгнүүдийг хийжсэн байхгүй. Тэгээ тэр спа гэдэг энэ соёлыг бас нэвтрүүлэх гэж бас их бодож ирсэн л да. Тэгэхээр Attila хаан чинь тэр хүнүүгийн үеийн тэр төрийн одоо менежмент те. Тэгээ саяхан хүн нам дээр нөгөө туйлж баатарч өгч нөгөө бүр нэн эртний тэр нөгөө мөнх сайхан буюу мөнх төрш бүр одоо мөнх төрийг хэрхэн мандуулах вэ гэдэг туйл хайж гэлээ. Тэгэхээр ерөөсөө үнэхээр энэ болгоомж бид нар монголчууд үнэхээр генийхэн кодонд эртний хамгийн эртний үндэстэн гэдэг нь үнэхээр байгаа байхгүй. Тэгэхээр ингээд Attila Science гэдэг ийм гэхдээ энийг би сонсоог байхдаа байгуулсан байсан шүү дээ. Attila гэдэг чинь Attila Science гэдэг одоо актив гэдгээ байгууллаа. Тэгээ энэгээр би нэлээд судлаач багш нараа бэлдээл явж ийн л та. Гэхдээ энийг би мэдээж томруулах хэрэгтэй. Тэгэхээр Багнуур хот бол нөгөө шинжилгээний технологийн парк байгуулна гэдэг манай шүтээсийн багш үйлдвэр технологийн тэнхимийн багш нар маань тэнд бид нөгөө хүнсний үйлдвэр байгуулах. Би өөрөө шингэн хүнсээр мэргэжсэн болохоор тэр үйлдвэр байгуулах төслөө бид өгчээсэн байхгүй юу. Тэгээ энийг засгийн газар их дэмжиж нэг хэсэг явсан юм. Тэгээ зогсчод байгаа байхгүй юу. Тэгэхээр Attila Science Academy буюу бид нэр тэр одоо энэ Монголын энэ их мундаг мэдлэг байна да. Энэ мэдлэг бид нар технологи инновац болгомоор байна. Дэлхийд өрсөлдөн. Тэгээ бид нар яахлаараа гаднаас дандаа технологи хөдөлж авах хэрэгтэй. Бид нар яагаад технологи үйлдвэрлэж болтгүй тийм үстэй. Тэгэхээр тэр юугаараа би энэ ажлыг өргөжлүүлмээр байна үнэхээр. Яагаад зөв. Тэгээ энэ хүлээлт бол Багнуурынханд их байлээ. Тийм учраас жишээ нь Багнуурын нүрс дуусчвал яг налахтай адилхан. Ийм нэг цаг ирнэ шүү дээ. Тэгэхээр бид нар яагаад тэнд налуух Багнуурт налах юм залуучуудтай хот, шинжилгээ ухааны хот, технологийн хот тэнд бүр чөлөөт бүс байж болтгүй. Энэ хараад Стэнфорд гэдэг нэг их сургууль байдаг да Америкийн. Тэгээ нөгөө Silicon Valley гэдэг байдаг шүү дээ. Цахиурын үндий те. Тэр чинь өөрөө татвар ус шүү дээ. Тэгээд яагаад тэнд нөгөө анхны нөгөө энэ Facebook, энэ Apple гарсан юм бэ гэхээр тэнд очиад залуучууд яах нь анхныхаа стартап компани байна.
Энэ Монголын энэ залуучуудын IQ ийм өндөр байгаа те. IT-гэр манай монголчуудад алж штэ. Энэ залуучууд боломж олгоод яг тэнд юм гоё парк байгуулж болдог. Тэр энэ хүсэл мөрөөдлийн дагуу хийжсэн ажлаа хөгжүүлэх гэж байгаа гэсэн үг. Яг үзэгчтэй зүгээр би нэг санал бодлоо хаалцах гэж бодож байна. Яг хүмүүс ингэж тэнгэр үзэлтэй болох гэдэг юм үндэсний үе соёл, үндэсний гүн ухаан, үндэсний философи ойлгох гэдэг нэг хэсэг үзэж байна. Тэгж. Арайч муу ойлгуулад тэр мань өөрөө төрийн бодлого болохгүй, төр бол өөрөө том засагчтай. Засагч болохгүй бол зүгээр нэг бөө, нэг лам болоод нэг хүсэл мянган нэг л засна үстэй. Том бодлогоор нь засах хэрэгтэй. Тэрс улс төр сонирх хэрэгтэй. Улс төрлөө маш олон салбар руу, бүр олон намууд руу орох шаардлагатай нь бид нар тийм үү? Тийм шүү дээ. Өөрөө бид түрүү хэлсэн шүү дээ. Одоо хүчлэг дараагийн процесс. Тий, одоо мандах төрийг, Монгол төрийг эсвэл одоо нөгөө мөнх хорших төрөө байгуулах гэсэн. Тэхийн тул тэр намуудын хүмүүс бид нар дайсан биш. Ороод биш. Юу гэх болж игэл бөөрнөөс нэг улайлах юм шүү дээ, тийм. Улайлах юм. Ой, угаасаа эн чинь манай монголчуудын угаасаа өгдөлтэй л юу шүү дээ, тийм. Тэгээд нөгөө түрүүн би нэг устай холбоотой гэсэн тийм. Би бас багнуурыг сонирхоод хоёрдугаар шалтгаан болгоо арт нь нөгөө бурхан алдуу болмаа шүү. Хэрлэн голмоо нэ. Бурхан алдуу нөгөө Чингис хааны нууц товчон дээр байдаг шүү. Гурван мөрний ихэнд хүн бүн өтгөлүүлэгч тийм. Тэр чинь угаасаа гурван мөрний буюу энэ цэнгэг усны их ай эрх савыг хамгаалах үүрэгтэй тэнгэрээс зарлагтай арт юм билээ шүү монголчууд гэж. Тэгээ би за яг тэрийг нөгөө ойлгоогүй байх үедээ бас ямар юм байгуулсан гэж дэлхийн клуб Монголоос гэж байгуулсан заа. Тэгээд энэ 2014 онд төрийн бус байгууллага байгуулчаад 2017 онд дэлхийн ногоонтнууд уралд очоод би Монголоо геоклогийн хувьд дархан байгаасаа гэж бодоод постэр хэлтгэлтэй орсон. Юу гэсэн гэж манай Монгол за Монгол гэдэг Хятад Орос хоёрын дотор байлт юм аа гэдэг Монголынхаа тухай хэлсэн. Монголын экологийг, Монголын устай, модтой, мөг цэвдэгтэй хамгаалахгүй бол дэлхий баг болор шиг гэсэн утгатай бичсэн байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр манай Монголын энэ гурван мөрнөөс ч одоо нөгөө сэлэн бүрнөөс ч юу лээ. Байгаль нуур, байгаль мөрөөс ангар мөрөн гээд хойд мөсөн далайг бид нар ч мөстэй байлгах цэвдэг одоо нөгөө ус нь хүйтэн байх хэрэгтэй билээ. Тэр Монголын ус дулаахан бөгөөд ус нь багсахад хойд мөсөн далай ширх харилдаг байхгүй. Одоо нөгөө ус нь хайлаад ус хайлна гэдэг чинь далайн түвшин нэмэгдэн далайн эргийн хотууд усанд ороод тэгэл эн чинь баларч байгаа зү тэ. Тэгэхээр энийг гэхдээ би бас хэлэв. Энийг 2014 онд Эрхүү хотноо болсон дэлхийн гидроГеологч инженеруудын дэлхийн биш олон улсын хурал дээр гарсан дүгнэлт байгаа хгүй. Тэгээ Бацуух доктор манай шүтээсийн доктор яг энийг ярьж орж ирэхээр нөгөө ус гэж боддог юм чинь гэс нөгөө толгой ажиллаад тэгээ дэлхийн клуб Монголоос гээд энэ үнэн байгаа даа. За тэгээ хэрлэн өөрөө шүтлэг устай байдаг. Би түрүүлсэн шүү дээ. Ашаан учраас хордлого тай. Энэ Улаанбаатарын утаанд хорцсон ус хэрлэн голох ус шумбах хэрэгтэй. Энэ арьсан дээр байгаа энэ одоо арьсны асуудал шүү дээ. Үнэхээр ашаан байхгүй. Тэгэхээр эн чинь хэрлэн голоод багсан энэ соёлууд байгуулчихлаа шүү дээ. Тийм байгаа даа зү тэ. Тэгэхээр бурхан халдууныхаа өврөөс гарч байгаа ийм сайхан нөгөө нутагт ийм ажлыг устай холбоотой ажлыг өөрчилдөг. Угаасаа сайн хоёрдугаарт нь тэнд брэнд үйлдвэрлэх, Монгол брэндийг үйлдвэрлэхэд яг Google-ээр нөгөө логистик сайт дэд бүтц сайт. Тийм учраас энэ багнуурыг ингэж сонгож явахтай гэдэг би одоо сонгоцсон юм шиг урд нь л ингэж хийжсэн ажил. Ер нь ажиллаа л өргөжлүүлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр ийм учиртай юм аа. Тэгэхээр ер нь бол одоо хөгжмөр л яг үнэ хэлдэг. Тэгээ одоо байнгын өөрчлөлмөр байна. Өөр сонголт юм яриа. Цаг нь болж ил хичлэх гэдэг. Зүгээр саваг асуулт шүү. Хэрлэн гол шүлтлэг гэдэгтэр хэрлэн голын усны хүүхнүүд чинь 15-ны сартай шин арга дээр гоо зэкслэн болгодог гэдэг энэ шүлтлэгтэй хамааралтай юм байна. Өдөр чи сарна واخгүй бас. Сарна гэж үртэй шүү. Заавал Монгол уламжлалт мэдлээ те. Ер нь би энийг ингэж хэлдэг одоо ирж байгаа өвчтөг үедээ. Та нар хүнсээр ч орлохгүй, эмээр ч орлохгүй байгалийн хүчин зүйл гэж үйдэж шүү. Нар, сар, од, ус, агаар, соронц, хөрс, ургамал тийм үстэй. Энийг юугаар орлох юм? Яг л байгалаас нь авах хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлбэл нарнаас бид нар хамгийн наазах мэдээлэл витамин D-г авдаг гэж тийм. Тэгэхээр витамин D тэгээд нарнаас ч өөр зөндөө эрчим хүч авч байгаа. Нарны инфра улаан туяа өвслийг устгах юм байна гэдгийг нотолцсон шинжлэх ухаан. 1903 онд штэ Оросын эрдэмтэн арьсны хэлбэрийн сүрийг наранд ингээд тартаа шагаад идгээгээд Нобелийн шагнал авчихсан штэ. Нар өөрөө асар том ариутгч буюу антибиотик шиг л үйлчлдэг.
Бактери устгадаг байхгүй. Хөгц мөөгөнцрийг устгах нь. Дээрээс нь нөгөө юу устгах нь? Вирус устгадаг. 37 градусаар дээш алхах. Тэгэхээр хэрлэн гол чи ганцхан ус биш хажууд нь нар байгаа тийм бас тэрийг ашиглах гэсэн. За яагаад сар гэж? Сар чинь өөрөө за сарын өмнө дэлхийн татах хүчин нөлөөлдөг бүгдээ үсэг хөлөгдөх. Тэгвэл хүний бие хэдэн өрн ус байдаг лээ? 70. Оо яг үнэ. Тэгэхээр тэр усыг чинь хэн зохицуулдаг? Бөөр нөхөрч байхгүй. Тийм учраас одоо гадаа адууга манаж хонсон эрхүүл чалгасайтай байж ирдэгсэн. Хилц үг. Жишээ нь Монголын хилц үгүүдийг бодоолах зүгээр л амтуу нэг. Чөмг сайтай, чөмг дундран, чөмг царцсан те, элэг түрүү дэвтэн те, элэг эмтрэн бүгдээр амтуу шүү. Шар гозоо, шар хусан бүгд шар. Энд чинь зүгээр яг дотор байгаа юм хэлээд байгаа шүү. Боож өглөө. Стресстэй гэдэг үстэй. Стресс тэр хүний бид стресс гормон ялгараад бүх юм агшаадаг шүү дээ. Дотор онгойлоо, хайпи гормон ялгараад онгойлгочдөг байхгүй. Энд чинь өөрөө ерөөсөө лантуугаар батлагдсан юм шүү дээ. Тэгвэл яг тэр нөгөө сар гэдэг чинь бөөр нөхөн үрчүүд нөлөөлдөг байх юм шүү дээ. Тэгэхээр бөөр нөхөн үрчүүч усны солилцоо, эцсийн солилцоо хариуцлах гол юм байхгүй. Тэгэхээр сар оддын туяа гэдэг чинь ганцхан сар биш шүү. Нөгөө олон нөгөө далайн ван, тэнгэрийн ван гэдэг нэг одод шүү дээ. Тэр одод нөгөө шанах долоо гэж бүгдээрээ голлоод ороод шүү дээ. Тэр одноос ирж байгаа тэр их туяанууд, дээрээс сарны туяанд эмхтэй орохлоор бөөр нөхөн үрчүү сайжраад эмхтэйг одоо энэ айгүй эрт цэвэршдэг болсон мэдж байгаа тийм. Гэхдээ гадаа ингэдэг манай үйлчлүүлэгч нар орж ирээд манай лактер гэдэг шүү дээ. Агаар сайтай гэлдэгдэг байхгүй. Гэхдээ тэгээд энд яг адилхан цементэн машинд очичоод гадаа үүдэндээ гарахгүй, үгтэй гарахгүй. Тэгээд гадаа шүм гарч ирээд нэг од ч гарчдаг байхгүй. Сараа гарчдаг. Мэдээж Улаанбаатарт бол од харагдах байлцсан шүү дээ. Мэдж байгаа юм тийм. Саран ч харагддаг. Тэгээд бид Улаанбаатарчууд бид нэг сар одны дутгалд орсон юм байна шүү дээ. Тийм учраас яг нь эрт цэвэршиж чинь энэ ч одоо энерги дээрээс нь яг нь эмэгтэйчүүдийн янз янзын асуудал нөгөө эрэгчүүдийн чалхмуудах дөрвөлжлэн муудах асуудлууд байгаа. Тэгэхээр яг нь 15-ны сар тий одоо тэр нөгөө усан багт төр чинь усан бах одоо бид нэр итгэвчүүлж шít. Бөөр ахгүй. Бөөр өөрөө залуужуулах асар том мундаг юм байна. Бөөрнөөс чи аюул их гормон өгөх болж байгаа. Тэр чинь өөрөө хүний залуу болгох сайхан байлгах тий. Тэгээ нөгөө эмэгтэй хүний өндөвчнөөс гарч байгаа гормон шүү дээ. Эстроген гэдэг гормон. Тэр гормон хэдий ч нэ бидний бид байна, төдий ч нэ нарс чинь өөрөө коллаген, эластин хоёроор гэж. Тэр гормон байхгүй боллоо коллаген, эластин хүний бие тогтгоо ичдэг. Кальц тогтохгүй, эрцүүд тогтохгүй, коллаген, эластин буюу одоо нөгөө арсыг ингээд доороос тулж яадаг. Нэг нь ингээд хардаа нөгөө юм решот буюу ингээд тор байдаг. Нөгөөх нь доороос нь тулдаг шүү дээ. Тэгжээч хүний арсыг сайн байдаг байхгүй. Одоо өгчрөхгүй байна шүү дээ. Тэгэхээр тэр юуг чинь гормон буюу өндөвчний чинь үйл ажиллагааг сайжруулах хар чинь өндөвч нь өөрөө ажиллаа гэдэг арьсан гоёлгоод хүний гоёлгодог юм байна. Энд чинь өөрөө ерөөсөө шинжилгээний мэдлэг шүү. Тэгэхээр тэр чинь усан да хэрэгтэй мэдээж хоёрдугаар тэр сар нь хэрэгтэй байхгүй. Тийм учраас чиний 7-оос 18-ны хооронд шүү. За гадаа сарны гэрэл 1-ээс 2 цаг сартай өнгөрөлтөж гэж хэлсэн байгаа даа шүү. Тэгэхээр ингэж л монголчууд уламжлалт мэдлэгээрээ нөгөө юу хэлжсэн ш нөгөө гэтээ миний яриад байгаа ш 7 настай хүүхдээ мэдлэг. Харин тийм ш. Амар болгоо тийм. Ийм л учиртай юм байж тээ. За ер нь бол цаашаа яриулын нөгөө төсөлгөө яриа болно. Тийм учраас юу яа хүмүүс нөгөө орто яриа болох төр сонирхол болчих магадгүй гэж хайж байна. Магадгүй цуврал хичээлийг манай Тэнгэр аппликейшн дээр оруулаарай. Болно ш. Тийм ээ хүмүүс үзэх юм Монгол соёл, Монгол уламжлалт гэж юм байна. Хоёлаа тэр талаар бас ажилтан амжилт хүсье. За баярлалаа. Багнуур налайхад байгаа бүх дэмжигчтэй хэлэхэд бид ийм нэг эмч бүсгийг бидний өвөл амжилтыг сургалдаг эмч бүсгийг илгээлээ. Та бүхэн дэмжээрэй гэж хүсэж байна.